Баяр наадмын өдрүүдээр худалдаа үйлчилгээний төвүүд болон томоохон захуудын амрах ажиллах цагийн хуваарийн талаар нийслэлийн зэрэгчийн ажлын албаны хүүс худалдаа үйлчилгээний хэлтсээс мэдээлэл хийлээ. Ардын хувьсгал 92 жилийн ойн баяр үндэсний их баяр наадмаар худалдаа үйлчилгээний газруудад ажиллах цагийн хуваарийг Улаанбаатар хотын ерөнхий менежерийн ийм баталсан цагийн хуваар бол гарсан. За энэ баяр наадмын өдрүүдэд хүнсний дэлгүүрүүд 7 сарын 9-10-нд өглөөний 8 цагаас 24 цаг хүртэл ажиллаад 7 сарын 11-12-нд амарч 13-нд хэвийн ердийн цагийн хуваарьт бол орох юм байгаамаа. За боосо худалдааны дэлгүүр бол баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 8:30-аас оройн 22 цаг хүртэл бол ажиллана. За сонгон хангаахын компани миний дэлгүүр бол баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр өглөөний 8:30-аас оройн 22 цагийн хооронд бол ажиллана. Нарантуул худалдааны төв бол 2013 оны 7 сарын 10-ны өдрийн 11-с 20 цагийн хооронд бол ажиллаад 7 сарын 11-ээс 19-ний хооронд бол амраад 20-нд бол ердийн цагийн хуваарьт бол орно. За хар хорийн худалдааны төв бол 7 сарын 10-нд бол ердийн цагийн хуваараараа ажиллаад 11-ээс 19-ний хооронд бол амраад 20-нд бол ердийн цагийн хуваарьтай бол орох юм байна. За хар хорийн худалдааны төв 7 сарын 10-нд бол ердийн цагийн хуваарь ажиллаж 7 сарын 11-ээс 16-ны хооронд бол амраад 16-наас эхлээд ердийн цагийн хуваарьт бол орох юм байна. За барс худалдааны төв бол өглөөний 7 сарын 10-ны өглөө 7-оос 20 цаг хүртэл ажиллаад 7 сарын 11-ээс 13-ны хооронд амраад 14-нд бол ердийн цагийн хуваарьт бол орно. За хүчит чонхор худалдааны төвийн хувьд бол 7 сарын 10-нд өглөөний 6-аас 18 цаг хүртэл ажиллаад 11-ээс 15-ны хооронд амраад 16-нд бол ердийн цагийн хуваарьт бол орох юм байна. Томоохон худалдааны төвүүд. Энэ хүй долоо худаг цэнгэлт хүрээлийн энтерт бол ерөөсөө сохтууруулахынтаа бол худалдаа алахгүй. Тэнд ерөөсөө худалдаа алахгүй. Зүгээр бусад юунуудаар бол ундаа худалдаалдгаар худалдаалал явуулчихна.